Итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрхэн бүртгэх вэ? Сум хороо, аймаг дүүргийн мэргэжилтэн, инспектор цэг, халамж цэгийн мэнд өөрийн эрхээр нэвтрэн ороод иргэний бүртгэл цэс рүү орон тухайн иргэний регистрийн дугаарыг хайх талбарт оруулан үйлдэл товчийг дарахад тухайн иргэний дэлгэрэнгүй мэдээлэл харагдах бөгөөд үйлчилгээ цэсийн үйлчилгээ нэмэх товч дарж тухайн үйлчилгээг кодоор нь сонгоод шалтгаан хэсгээс итгэмжлэгдсэн төлөөлөгч иргэнээр дамжуулж авах шалтгааныг сонгоход гарч ирэх цонхны итгэмжлэгдсэн төлөөлөгч холбох гэсэн товч дарахад тухайн иргэний дэлгэрэнгүй мэдээлэлтэй цонх руу шилжүүлнэ. Итгэмжлэгдсэн иргэний мэдээлэл цэсийн итгэмжлэгдсэн иргэн бүртгэх товчийг дарж итгэмжлэгдсэн төлөөлөгчийн регистрийн дугаарыг оруулан татах дарахад талбарууд бүглэгдэх бөгөөд итгэмжлэгдсэн үйлчилгээ итгэмжлэлийн маягтыг оруулаад маягтын дээр барилах үйлчилгээ бүртгэх, захиран зарцуулах хоёрын аль нэгийг нь сонгон бүртгэх товч дарна. Хэрвээ захиран зарцуулах сонгосон тохиолдолд тухайн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн банк болон дансыг оруулан бүртгэх товч дарна. Үүний дараа үйлчилгээ цэсийг сонгон тухайн иргэний үйлчилгээг бүртгэхэд итгэмжлэгдсэн төлөөлөгч бүглэгдсэн байх бөгөөд хүсэлтийг гаргаж баталгаажуулна. Тухайн сарын олголт үүсгэд хэрвээ итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хүсэлт гаргасан тохиолдолд үүсгэсэн олголт дотор үндсэн иргэний овог, нэр, регистр, банкны мэдээлэл харагдах бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч захиран зарцуулахаар бүртгэсэн тохиолдолд үүсгэсэн олголт дотор итгэмжлэгдсэн иргэний овог, нэр, регистр, банкны мэдээлэл харагдана.